За сайн байцгаана уу. Өнөөдрийнхөө хичээлээр хэрхэн анкет иймэрхүү нөгөө бүглэх юмнуудыг хэрхэн хиймэл оюухан ашиглан хэлбархан шийдэж болох вэ гэдгийг харуулъя. Ингээд Microsoft Word дээр ингээд ажил сургалагчийн анкетыг татан оруулсан байна Word дээр. За энд ингээд хажууд нь ингээд хиймэл оюуханыг би холбосон байна. Өөрийнхөө ингээд Cloud-ыг бас Co-Pilot-ийг бас холбож болно. Тэгээд би энэ юун дээр random хүний ингээд анкет ингээд бүглөхөөр ингээд мэдээллүүд ингээд гаргасан байгаа. За энэ мэдээллийг copy paste хийгээд тэгээд энд ингээд бичээд өгчээ. Мэдээллийг ашиглаж ажил гаргалагчийн анкетыг бүглэж өг. За ерөнхийдөө ингээд энэ хооронд одоо ингээд бүглээд эхэлж байна. Тэгээд энэ хооронд бол тэгээд өөр чухал хэрэгтэй ажлаа ингээд амжуулъя. Одоо ингээд Боржгон, Бацүх, Тэмүүлэн эрэхтэй одоо энэ бүх мэдээлэл хоосноос одоо ингээд шууд ингээд бүглээд ингээд явж байна. Энэ бол одоо үнэхээр гайхалтай. Тэгээд бидний өмнөөс ингээд хийгээд бүглээд ингээд явчихж байгаа. Нэрэ гэдэг бүх мэдээллүүд ингээд бүглээ явчихжээ. За энэ хооронд бол ингээд өөр ажлуудаа ингээд амжуулаад ингээд явчих ингээд боломжтой болжээ. Гайхалтай. Энэ жолооны мэдээлэл хүртэл ингээд Microsoft бүрэн эзэмсэн Photoshop гэл хэрэглэнэ гэл. За сагсан бөмбөг 10 жил хичээсэн хугацаа уулмлах 5 жил ABC маркетингийн LLC за эдгээр дээрээс бүгдэн дээр нь сайн ингээд гэж орсон байна. Дөрөв утас анкет байна. За энэ барыг хэдэн минутанд хийчих юм бэ? Бараг 2-3 минутанд бараг бүхлөд нь 4 хуудас ажлын анкетыг бараг ингээд бүхлөд өгч юм шиг ингээд нэраа ингээд хүснэг фондыг солиод ингээд сонгоол. Давуу тал
хурдан суралцдаг гэсэн сул тал заримдаа төгс хийх гэж их зарцуулдаг. Хэд олон элэг зэрэг хандлагатай. Бараг даваа тал юм шүү. За компанид өөр өгөөжтэй байж болох 3 ба түүнээс дээш саналаа бичнэ гэсэн. За энэ дээр юу гэж бичих гэнэ харъя. За гайхамшигтай. За аргал дуслаа да. Баа ингээ баг болчихлоо шүү дээ. Одоо гаргаж ирнэ гараас зурвал. Ийм дөрөв утас. Энд дээр ингээ зураг оруулчихна. Сүүлд энэ дээр ингээ зураг оруулчихна. За боссоо. Гайхамшигтай ингээ дуслаа. Маш хурдан хугацаанд ажиллаж анкетдаг. Энэ мэтчлэн өөр зөндөө олон анкетууд дээр ингээд ерөнхийдөө ингээд клауд дээр ингээд миний ингээд мэдээлэлүүд байдаг учраас ингээд энийг бүглэх юм бол ингээд бүглээд өгчдөг. Эсвэл өөрийнх нь CV-г ингээд аплод хэлбэрээр ингээд оруулаад өгч болно. Ингээд тэгэх юм бол тэр мэдээллийг чинь хараа шууд бүглээд өгч чинь маш хурдан. За энд тэгэл зөвхөн тэгэл анкет бүглэгч битгээл тэгэл Word, Excel, PowerPoint бүгдэн дээр нь ингээд Himlo юухан ингээ холбоод бүх ажлаа хийлгэх боломжтой болсон. Excel, PowerPoint, Word заавал мэдэх шаардлагагүй. Мэдхгүй зүйлээ эндээс асуугаад хэлгүүлчих болно. Himlo юуханаас асуугаа хэлгэж болно. За өнөөдрийн хичээл нэг иймэрхүү. За баярлалаа. Баяр таа.